Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 2-р ном. Үргэлжлэл. Номын энэ хэсэгт хүний альва өвчин ямар шалтгаанаас үүсдгийг харуулахыг хичээлээ. Үүнийг өөрийнхөө дотоод шалтгааныг олоход ашиглаж, өөртөө ажиллахдаа хэрэглээрэй. Чихрийн шижин. Чихрийн шижингийн 2 төрөл байдаг. Хоёуланд нь цусан дахь чихрийн хэмжээ ихсдэг боловч, нэгдүгээр тохиолдолд булчирхайн эдэс инсулинийг боловсруулахаа больдог тул биед инсулин хийх хэрэгтэй болно. Хоёрдугаар тохиолдолд ердөөл чихэр буруулах хүнс хэрэглэхэд хангалттай. Сонирхолтой нь 2-р төрлийн чихрийн шижин ихэвчлэн судалсны хатууралтай холбоотойгоор хөгшин хүмүүст тусдаг юм. Олон хүн хөгшрөхтөө зовлон, уйтгар, хүмүүст болон амьдралд гомдох гэх мэтийн үе олон таагүй сэтгэл хөдлөлийг цуглуулдаг. Тийм хүмүүс аз жаргалын дутагдлалд маш хүчтэй ордог байна. Чихрийн шижинтэй хүмүүс чихэрлэгийг мэдэж чаддгүй шүү дээ. Тэдний бие махбод тэдэнд бараг л хэрвээ чи өөрийнхөө амьдралыг амттай болгож чадах юм бол гаднаас чихэр мэт сайн сайхныг авч чаднаа. Цэнгэж сур. Амьдралаас өөртөө зөвхөн хамгийн сайн сайхан гэсэн зүйлийг авч сур. Энэ орчлонгийн бүх юм танд аз жаргал, цэнгэл авчирч байхаар юмыг хийж сур гэж сануулдаг юм. Миний нэг үйлчлүүлэгчийн цусан дахь чихрийн хэмжээ нэг бүхэл орчим байдаг. Хоолны дэглэм барьж бүхлийн үзүүлэлтэд бага зэрэг буулгадаг байжээ. Тэр өөрийнхөө далдах хүнсэртэй ажиллаж, сөрөг бодол, сэтгэлээсээ салж, цэвэрлэгдснээс хойш түүний чихрийн хэмжээ ахиж өсөөгүй юм билээ. Чихрийн шижин нүдний даралт, улмаар хараагүй болох, ой ухаан муудах, захын мэдрэлийн судасны нарийсал, ялангуяа хөлний гэсэн хүндрэлийг үзүүлдгээрээ аимшигтай. Эдгээр хүндрэлээс болж өвчтөн үхчих болно. Хэрвээ та зовиурын шалтгааныг олж унших юм бол ганцхан шалтгаан харна. Энэ нь ердөөл баяр баясгалангаар дутагдах явдал юм. Эмчээ, амьдрал хамгийн муухай хүнд байхад яаж би түүнд чи баярлах юм бэ? Иргэн тойрон дандаа л муухай болж байна штэ. Химээхийг би өөрийнхөө өвчтнүүдээс олонтоо сонсдог. Одоо ч гэсэн миний өрөөнд нэг өвгөн, амьдрал, хүмүүс, засаг төрийг шүүмжлээд л сууж байна. Ийм тохиолдолд би тэдэнд амьдралд баярлаж сур. Бидний хүүхэд байхаас
явж, уншиж, бичиж ярихад минь сургадаг. Сургуульд бид янз бүрийн физик, математик үздэг. Харин хүний оюун санааны амьдралын хуулийг бидэнд заадаггүй. Амьдралыг ямар нэг гомдол шүүмжлэлгүй байгаагаар нь хүлээж аваарэ гэж бидэнд хэлж өгөөгүй. Хүмүүс ийхүү амьдралд бэлтгэлгүй болж өсдөг. Иймээс ч өвдөцхөөдөг гэж хэлдэг юм аа. Гэдэс бүх хуучин хэрэггүй зүйлээсээ салах арга, шин санаа бодлыг илэрхийлдэг бэлэг тэмдэг. Өтгөн хатах. Гэдсэнд өтгөн хатах нь хуучирсан бодлоосоо салахыг хүсэхгүй байгааг илэрхийлдэг. Та өнгөрсөндөө хадагджээ. Та альва зүйлд хязгаарлалт хийх дуртай тул далд ухамсартаа амьдралынхаа ямар нэг тогтсон зүйлээс татгалзахаасаа айдаг. Эсвэл энэ алдагдлаа нөхөж чадахгүйгээс айдаг байна. Та бас өнгөрсөн амьдралынхаа хуучин, эмзэглэм дурсамжаасаа зүүгдэж явдаг нэгэн аж. Магадгүй та өөрт тань юу ч өг, магадгүй та өөрт нь юу ч хөө байсан харилцаагаа таслахаас айдаг байж болно. Эсвэл өөрт таалагддаггүй ажлаа алдахаасаа айж, эсвэл хэрэггүй болсон хуучин эд тогшлоосоо салахыг хүсэхгүй байна. Одоо тэгвэл гэрээсээ хэрэггүй бүх эд тогшлоон гаргаж хаяад шин зүйлд зай бэлтэг. Ингэх үедээ өөртөө сонсогдохоор чангаар би хуучнаасаа салж шин зүйлд зай бэлтгэж байна гэж хэл. Заримдаа өтгөн хаталт нь мөнгөнд харамж нарийныг бас илтгэдэг юм шүү. Гэдэсний гөрвөлзөх хөдөлгөөн алдагдах. Гэдэс цэрийг хий хоримтлагдах. Хэрвээ ийм завиртай болвол хитрхи хүнд юм уу эсвэл хитрхи олон янзын хоол идэж байгаагийн шинж. Эмчээ таны номыг уншсанасаа хойш өөрийнхөө байдлыг анхааралтай ажиглаад би нэг зүйлийг мэдлээ. Миний амьдралд янз бүрийн тэр тусмаа хүсээгүй зүйлүүд болоход миний гидс сэрдийгээд хий гарч эхэлдэг юм байна гэж нэгэн өвчтөн надад хэлсэн юм. Гэдэсний гөрвөлзөх хөдөлгөөн алдагдахаас хамгаалах хамгийн сайн арга бол тайван бөгөөд эмх цэгцтэй байх явдал. Өөрийнхөө өмнө зориг тавь. Үйл явдлаа идэвхтэй хэлбэржүүл. Харин өөр дээрээ хитрхи ачаал битгий ав. Амьдралд хөнгөн ханд. Гэхдээ хийсч болохгүй шүү. Гүйлгэх бүдүүн гэдсний өрөвсөл. Хэвийн нөхцөлд бидний организм нарийн гэдсээр дамжин явдаг хоолны бөөгнөрөл дундаас хэрэгтэй ашигтай зүйлээ ялгаж авдаг. Харин их айдас, сэтгэл зовнил заавал гэдсэнд нөлөөлдөг. Ийм эмэгтэй хүмүүст энэ ертөнцийг найдваргүй гэж үздэг мэдрэмж байдаг. Тэд альва шин юмыг айцаасаа болж хүлээж авч чаддаггүй аж. Иймээс баавгайн өвчин, айцаасаа болж өмдөө норгох гэсэн хил зүгс гарсан ихтэй. Энэ шинж ямар нэг чухал тохиолдлын өмнө гэдс нь өвдөж эхэлдэг хүмүүст байдаг. Жишээ нь оюутнууд шалгалтын өмнө. Над дээр саяхан тун сонин өвчтэй нэг эмэгтэй ирсэн юм. Тэр гэрээсээ гадагш гарах болгонд гэдсэн гүйлэгдэг. Юмд явах гэхээр л гэдсэн дуурч эхэлдэг гэд. Тэгсэн атлаа гэртээ байхад нь яадагчгүй. Над руу машинаар ирээд миний өрөөнд жорлон байдгийг сонсоод тайвширч үлээ. Далд ухамсартай нь харилцаа тогтооход тэрээр хүүхдүүдийнхээ төлөө маш их санаа зовж айж явдаг хүн байлаа. Хошног бүдүүн гэдэс. Хадгалагдсан асуудал, сэтгэл хөдлөл, гомдлоос салахыг эдгээр эртнүүд илэрхийлдэг. Шулуун гэдсний венийн судасны бүдүүрэл, буглаа, нүх, хагарал. Хошног шулуун гэдсэнд асуудал гарах нь та амьдралынхаа хэрэггүй хуучин зүйлээсээ салж чадахгүй байгаатай холбоотой.
Та өнгөрсөн ямар нэг үйл явдлаас болж хорсол, уур, айдас, гэмшлийг амссан. Түүнээс улбалан таны сэтгэл таагүй хөдлөлөөр дүүрсэн хэрэг. Та жинхэндээ алдах зовоорыг туулж байна. Над дээр гидсний өвчтөй нэг эрэгтэй ирж үлээ. Тэр өдөрт байнга өтгөнөө гаргадаг бөгөөд тэр болгонд нь хий, зунгаг, цус гардаг гинэ. Үүнээсээ болж тэр дандаа л жоглонтой зууралдаж түүндээ шаналдаг болж. Өнөөх залуу ярианда би түн рүү шээчин. Бөксөө аваад зайл гэсэн үгсийг байнга хэлдэг байсан байж. Бас нэг эмэгтэй бүдүүн гэлсний өрөвсөлтэй эрэхтэн би далд ухамсартай нь харилцлаа л да. Чиний газраа хэтэрхий удаан суужээ. Одоо ажлаа сольж гэр бүлдээ хандах харилцаагаа өөрчил гэж далд ухамсар нь түүнд хэлсэн юм а. Бөөр бидний амьдралыг хорлож байгаа зүйлээс салж чадах чадварыг илэрхийлдэг эрхтэн. Бөөр цусыг шаараас цэвэрлэдэг. Бөөрийн өвчин маш их гайхшрал, азгүйдлийн тухай бодолтой холбоотой. Үзэн ядалт, гомдол, хорсол, уур, шүүмжлэл, буруу шах зэрэг сэтгэл хөдлөлийн нийлбэр нь бөөрийн өвчин үүсгэдэг. Ийм хүмүүс өөрсдийгөө мөнхийн азгүй, бүх хэмээг үргэлж буруу хийдэг хэмээн сандаг. Тэд байнга өөрсдийгөө гутамшигт орлоо гэж бодож явдаг байж. Ирээдүйнхээ төлөө, материалын байдлынхаа төлөө санаа зовох, мөн уйтгарлах, энэ хорвоод амьдрахаас залхах бодол нь бөөрийн өвчин болж илэрдэг. Таны өвчин энэ хорвоод амьдрах хүсэлгүй болсон бодлыг нь үр дагавар. Мөн таны далд ухамсарт өөрийгөө устгах програм суулсан байна хэмээн маш залуухан бөөрийн өрөвсөлтэй охинд би хэлсэн удаатай. Намайг жаахан байхад эмээ минь өвдөж миний насны талыг эмээд өгөөд надтай хамт хүлээрээ гэж бурхнаас гуйж байсан юм. Гэхдээ хаанаас энэ өвчин гарч ирдэг байна? Таны өөрийгөө устгах програм, таны ээжийн жирэмсэн үеийн байдалтай холбоотой. Тэр хүүхэдтэй болохыг удаан хүсээгүй бөгөөд жирэмслээд тэр бодолтойгоо эвлэрч таныг гаргасан. Хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна гэдэг нь өөрөө сэтгэлдээ хүүхэдтэй үхэл хүссэн хэрэг. Үүнээс гадна ээжт нь амьдралд маш их гомдож явдаг юм байна. Энэ бүхнийг өөрийгөө устгах маш хүчтэй програм болгон танд өгчээ. Энэ нь таны бөөрөнд нөлөөлж. Нэг эрэгтэй баруун бөөр илгэн гэмтлийн дараах хэлбрээр өвчлсөн байлаа. Үе өвдөж бөөрийн цус алдалт болдог. Өвчний шалтгаан нь төрсөн ахта маш их гомдож, үзэн ядаж, өшөө авахыг хүсэж байж. Тэр битгийхэд алгаж хүсэл төрж байж. Гэсэн учраас түүнийг алах хүсэл маш хурдан өөрт нь өвчин болон иргэн иржээ. Түүний баруун бөөр илгийг хүчтэй цогссон байж. Бөөрөө эрүүл болгохын тулд үргэлж бодлоо цэвэр байлгаарай. Тийм байгаа эсхийг үргэлж хянаарай. Өөрийнхөө амьдралаас хорслыг хасаарай. Өөрийгөө хохирогч гэж битгий бодож байгаарай. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг эднэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэн эзтэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл, найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.5